Төрийн албыг арилжих тухай ярьсан 60 тэрбумын бичлэгийн асуудалд авилгатаа тэмцэх газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ хэрэгт нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Сандуу, түүний зөвлөх Ганбаатар нар шалгагдаж байгаамаа. За хэрэгт холбогдсон Ганбаатар өчигдөр хэвлэлийн хурал хийж 60 тэрбумын бичлэг хийхэд Монгол Ардын намын дарга инх болдуулан Сандуу нар байгаагүй. Харин бичлэг хийхэд төрийн албыг хэрхэн арилжиж намд мөнгө босгох талаар схемийг ярихад шадар сайд хүрэлцэх улсын хурлын гишүүн Оюун Эрдэнэ Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Амар Баясгаланаар байсан гэж мэдээлсэн юм а. Түүний мэдээллийн мөрөөр өнөөдөр авилгатаа тэмцэх газар Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Амар Баясгаланг дуудаж 60 тэрбумын хэрэгтэй холбоотой байцаалт давхруулжээ. Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Амар Баясгалан авилгатаа тэмцэх газарт байцаалт өгөхөөр иргэтэй сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм а. За тэрээр Сандуу 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг бишээ гэдгийг өөрөө намын удирдах зөвлөлийн хуралд батлан хэлсэн гэж ярьлаа. За ер нь бол би энэ 60 тэрбумын гих тодтолтой энэ зүйлийг бол эвлүүлэг гэж бодож саяхны хүртэл явж ирсэн. Яагаад тэгэхээр 2016 оны сонгуулийн үед бичлэг гарч ирээд цацагдах үед энд холбогдсон этгээдүүд бол энэ эвлүүлгээ гэдгийг бол аль биесээр би тухайн үед сонгууль хариуцсан нарийн бичгийн дараагаар ажиллаж байхад хэлж ирсэн. За мөн дээрээс нь Сүхбаатар дүүргийн цагдаагаас энэ бичлэг бол эвлүүлэг байна гэсэн албан тоотыг бас манай намд ирүүлсэн байдаг. Ингээд энийг үндэслээд би бол одоо энэ 60 тэрбумын бичлэг бол эвлүүлэг юмаа гэсэн итгэл үнэмшилтэй явж ирсэн. Харамсалтай нь саяхан болсон намын удирдах зөвлөлийн хурал дээр одоо энд холбогдсон Сандуу намын удирдах зөвлөлийн гишүүн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга энэ бичлэг нь бодиттой болсон юм а гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн учраас би бол одоо энэ дээр эвлүүлэг биш байсан юм байна гэдэг энэ итгэл үнэмшлийг бол авсан. За тэгээ эвлүүлэг гэж одоо олон нийтэд хандаж 2-3 удаа мэдгдэл хийжсэндээ би бол харамсаж байгаа. Би буруу зүйлд итгэж явж исэн байна гэж одоо өнөөдөр бол бодож байна. Өөрөөр хэлэх юм бол Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Амар Баясгалан өдий болтол 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг гэж буруу ойлгож явснаа 2 өдрийн өмнө намынхаа удирдах зөвлөлийн хурал дээр мэджээ. За тэрээр энэ бичлэгийг хийхэд хамт байгаагүй. Тэр үед Америк нэгдсэн улсад байсан гэлээ. Би 2014 онд бүтэн Америк нэгдсэн улсад сурж байсан. Энийг бол одоо намын олон түмэнч тэр надтай хамт мөр зэрэгцэн зүтгэдэг улс төрийн одоо нөгөө журмын нөхөд маянч тэр нийслэлийн иргэдийн хурлын нөхдүүд маань ч тэр мэдж байгаа. Тэгэхээр би бол одоо 60 тэрбумын яриа хэлцээр дээр огт байгаагүй. За тэр үтхий хэл би ер нь ийм яриа хэлцэлд огт ордог ч юм. Иймд 60 тэрбумын бичлэг хийхэд хамт байсан гэж мэдээлсэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Сандуугийн зөвлөх Ганбаатарыг Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Амар Баясгалан шүүхэд өгөхөөр болсон байна. За мөн тэрээр Сандууг ёс зүйн хариуцлага хүлээж албан тушаалаас огцрох ёстой гэж үзэж байна. 60 тэрбумын бичлэгийн хэрэг бол эрх баригч Монгол Ардын намынхныг талцуулж байгаа нэг сэдвэ. Нэг хэсэг нь бичлэгийг эвлүүлэг гэж мэдгцээр бичлэгт холбогдсон хүмүүст хариуцлага ярих болоогүй байна гэж хэлж ярьсаар байгаа бол нөгөө хэсэг нь инхүү 60 тэрбумын хэрэгтнүүд хариуцлага хүлээж намаас явах ёстой гэж үзэж байна. Намын удирдах зөвлөлөөс энэ бол эвлүүлэг гэж шүүхээс